Өдөр тутам ард иргэдтэй нүүр тулан уулзаж байдаг дүүргийн эмч мэрэгжилтнүүдэд хамгийн их мэдрэгдэх болжээ. Тийм ч учраас Баянзүрх эрүүл мэндийн нэгдлийнхэн нийгмийн соргогоор мэдэрч бусад дүргийнхнээс анх удаа сэтгэц нарколог сэтгэл зүйн багийг ажилуулах болжээ. Баянзүрх эрүүл мэндийн нэгдэл нь хүн амын суурьшлаас хамаарат салбар 2 амбулатортой үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ бол салбар 1-р амбулатор юм. Тус амбулатор нь дүүргийнхэн 100 мянган хүн амд үйлчилдэг. Тэд эмийн бус эмчилгээ, чирэгжүүлэх, физик эмчилгээг өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Харин салбар 2 амбулатор нь захын 7 хороодын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдэг ажээ. Гэтэл тус амбулатор нь өөр ингэсэн барилга байшингүй учраас хуучин цэргийн эмнэлгийн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Халаалтгүйгээс болоод өвөлдөө дэн түүх үйдэн хүн тогтохын аргагүй байдаг нь эмчийн мэрэгжилтнүүд болон өвчнөн үзүүлэх гэж ирсэн иргэдэд үнэхээр хэцүү байжээ. Тиймээс энэ жил амбулаторынхон хажууд бага оврын уурын зүг барьсан байна. За энэ эмнэлгийн байр маань анх цэргийн штабын зориулттай байр байсан. За ингээд маш их хүүтэн сантехникийн асуудал бол төгс шийдэгдээгүй, хувийн уурын зүгнээс халаалтаа авдаг байсныг 2012 онд Баянзүрх дүүргийн засаг даргын дэмжлэгтэйгээр Япон улсын өсний үндэс хөтөлбөрт хандаж 68 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар уурын зүг бариулж мөн энэ эмнэлгийн бүх өрөө тасалгаануудын сантехникийн шугам шүлжээг бол төгс шийдсэн байна. Энэ мэтээр өнгөрсөн 4 жилд Баянзүрх дүүргийн эрүүл мэнд болоод боловсролын салбарын хүрээнд хийсэн ажил бүтээсэн зүйл олон байна. Дүүргийн удирдлагын зүгээс цаашдаач олон зүйл хийж бүтээн гэдгээ амлаж байна. За надтай бас хамтарч ажилладаг, намайг бас дэмждэг бас дүүргийнхаа иргэдэд би бас баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд дүүрэг маань босод одоо дүүргүүдэд тэргүүлж манлайлж бол ажилласан. 2008, 2009, 2011 онд манай дүүрэг маань дандаа шилдэг дүүрэг, шилдэг тогтчлолтой дүүрэг, шилдэг гэрэлтүүлэгтэй дүүрэг, шилдэг төрийн байгуулалттай дүүрэг гэсэн номинацуудад байнга тэргүүлж ирсэн. За энэ амжилтанд хүрэхэд бол мэдээж дүүргийн маань иргэдийн оролцоо чухал. Тэгэхээр одоо намайг дэмжиж хамтарч ажилладаг дүүргийнхаа 280 мянган иргэдэд бас баярлалаа илэрхийлье. Цаашдаа ч гэсэн биднийг дэмжиж ажиллаарай гэж иргэдээсээ бас хүсье. Иргэдтэй сайн сайхан бүхнийг хүсээрэй. Арслан шүтэнтэй, нохой совдогтай, Баянзүрх хайрхнаанд түшиж оршдог Баянзүрх дүүргийн хувьд энэ мэт сүүлийн жилүүдэд өөрчлөгдөн шинжлэгдсэн олон бүтээн байгуулалтыг бодитоор харж болох юм. Бид та бүхэнд энэ удаа өнгөрсөн 4 жилд Баянзүрх дүүргийн эрүүл мэнд болон боловсролын салбарт хийгдсэн бүтээн байгуулалтуудыг танилцууллаа. Маргаашийн дугаараараа дүүргийн ногоон байгууламж, хог хаягдлын менежмент, нийтийн эзэмшлийн талбайг хэрхэн цэцэрлэгжүүлэн ногоожүүлсэн талаар хүргэх болно.
Тэртээ 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн нутагт тухайн үеийн монголчууд шашны тэргүүнээр өндөр гэгээн зан узрыг өргөмжилж орд өргөө байгуулж өгч байжээ. Чухам энэ л үйл нь өнөөгийн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын их болсон түүхтэй. Тухайн цагт өргөө хот нь 10,000 гаруй хүн амтай халах Монголын улс төрийн төв байсан бол өдгөө 1 сая гаруй хүн амтай Улаанбаатар нэртэй томоохон хот болжээ. Улаанбаатар хотоо 9 дүүрэгтэй. Дүүрэг бүр өөрийн гэсэн онцлогтой. Эдэн дундаа хамгийн том нь нийслэлийн зүүн бүсэд орших Баянзүрх дүүрэг юм. Тус дүүргийн хөгжил цэцэглэлтэй сүүлийн жилүүдэд нүдэн дээр л өөрчлөгдөж байна. Энэ бол яахын аргагүй дүүргийн засаг дарга түүний удирдлагын онол бодлого мэрэгэн байсантай холбоотой юм. Бид нэвтрүүлгийнхээ өмнөх дугаараар өнгөрсөн 4 жилийн хугацаанд боловсрол болон эрүүл мэндийн салбарт хийгдсэн бүтээн байгуулалтын талаар хүргэсэн бол энэ удаа ногоон байгууламж, зам талбай гээд дэд бүтэц тогтчлтын талаар онцлон бүрэх гэж байна. Хэдхэн жилийн өмнө ганц ч ногоон байгууламжгүй хогондоо дарагдсан байсан энэ дүүрэг сүүлийн 4 жилийн хугацаанд эрс өөрчлөгдсөн нь хэн хүний нүдэн дээр ил байна. Тухайлбал дүүргийн засаг дарга өөрийн мөрийн хөтөлбөртөө Баянзүрх дүүргийг хоггүй дүүрэг болгох зорилт тусгажээ. 2009 онд тус дүүргийн хэмжээнд 106 үүсмэл хур хогийн цэг байсан бол одоо бүр мөсөн арилсан байна. Учир нь хогны менежментийг сайжруулснаар сар бүр тогтмол хог ажилтыг хийж, айл өрх бүр хог хаягдлан ил задгаа хайлгүйгээр савлаж, шуудайлан хуваарийн дагуу тээвэрлэж байна. Дүүргийн засаг даргын бас мөрийн хөтлөд орсон байгаа хоггүй дүүрэг болох зорилтын хүрээнд тэгээд дүүрэг дээр маань нийслэлээс хөрөнгө шилжиж ирж 28 хог тээврийн автомашинтай болсон. За 8 сарын 1-ний хэсэгт бол 28 хороогоо Баянзүрх товчлт компани нийтлэг үйлчилгээний газар болвол 14 хороогоор нь бол хувааж аваад ажиллаж байна. За ингэж ажиллахад бол одоо ямарваа нэгэн хоггүй болох, тэг хог хаягдлыг багасгах тал дээр үл шинжилгээ гарна гэж үзэж байгаа. За нийтдээ дүүргийн хэмжээнд маань Улаанбаатар хот товчлтын газар, Баянзүрх товчлт компани, одоо манай нийтлэг үйлчилгээний газар гэдэг ингээд 3 тээвэрлэгч байгууллага бол одоо өсөлтөнтэйгээр явагдана. Тэрээр үргэлжлүүлэн нийслэлд шилжин хэрэгслийн тоо нэмэгдэх тусам дүүрэг хогноос салахад улмал хүнд болж байна. Ингэсэн хэдий ч бид хоггүй цэвэр цэмцгэр дүүрэг болохын тулд бүх талаас хичээн ажиллаж байгаа. Дүүргийн хэмжээнд битүү шахдаг болон бункрээ өөрөө буулгадаг сонсмол гэх мэт 4 төрлийн орчин үеийн машинд хог ачин зөөж байна гэсэн юм аа. Тэд хур хогоо зөөж тээвэрлэхийн зэрэгцээ гудамж талбайгаа цэвэр цэмцгэр байлгахын тулд бүхэл хүчээ дайжлан сэтгэл тавин ажиллаж байна. Өглөө өднөр 7:30-гийн ажилдаа гардаг. Өглөө гараад ер нь төвөр зөвлөгээ эхэлж гээл буудлууд аваад нуухаа шүрдээ. Тэгээд зөвлөгөндөө одоо зөвлөгний ажил эхэлсэн, зөвлөгөндөө орсон. Тийм. Зөвлөгний ажил гэхээр яг юу хийж байна? Энэ зэрлэгээ зулгаагаал овоолн ачин. Хэдүүлээ ажиллаж байна? 11 үл байгаа. Бүх хүн хэлсэн шүү дээ. Бүх хүн 28 үл байгаа. 2 баригаттай. 1 баригатаа 11, 1 баригатаа 10 хэдүүлээ. Тэгээ 2 баригат ажиллаж. Дүүргийн зүгээс хоггүй цэвэр цэмцгэр орчинг бүрдүүлэхийн зэрэгцээ гол нь орчноо цэцэрлэгжүүлж ногоожуулахад хамгийн их анхаарч байна. Тухайлбал 2012 оны хувьд л гэхэд 5600 м2 талбайг цэцэрлэгжүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд Монгол улсад хот төлөвлөлтийн бодлого алдагдаж, хүн бүр хүссэн газараа байшин барилга босгож, гараж барихуулсан. Энэ нь нийслэлийн өнгө үзмжинд ихээхэн сөргөөр нөлөөлж, тэрчлэн орчны бохирлыг нэмэгдүүлээд байлаа. Тэгвэл Баянзүрх дүүргийн газрын албанаас хашаа арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, өнгөрсөн 4 жилийн хугацаанд 1600 гаруй объектыг чөлөөлж, оронд нь амрах талбай, цэцэрлэгт хүрээлэн байгуулсан юм аа. Тухайлбал 13 дугаар хорооллын 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгуулсан
энэ цэцэрлэгийг дурдж болно. 2 жилийн өмнө энэ талбай тоос шороондоо дарагдсан 10 гаруй контейнертай булан тохооны ялгадас болсон газар байжээ. Тэгвэл дүүргийн газрын албанаас тус газрыг чөлөөлж оронд нь саксны талбай байгуулсан байна. Энд урд нь юу байсан бэ? Урд нь гараж байсан. Ингээд энэнгээрээ нөгөө машинуудын шорон зонтой гараж байсан. Тэр үед та нар хаан тоглодог байсан? Тэр үед нөгөө энэ тэр тэнцэн бас нэг шийдвэдэг гэсэн. Тэнцээ тоглодог гэсэн. Одоо л энэ чинь ингээд гаражуудыг нүүлгээд саксны талбай байгуулсан байна шүү дээ. Тэр нь гоё нөө. Гоё нөө. Тэгэл энэ арай том талбайтай болохоор ингээд хуваагдаа тоглох гоё шүү дээ. Тоглох саксны талбай гаргаж өгсөнд баярлалаа. Энэ мэтээр дүүргийн 18 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн ур талбай, 3 дугаар хорооны 2 дугаар эмнэлгийн хой талбай гэх мэт олон жилийн хур хогон дарагдж, зай завсаргүй контейнер тавигдсан байсан талбайг чөлөөлж тогтжуулсан газруудыг дурдаад барахгүй юм аа. Энэ жилийн хувьд л гэхэд дүүргийн засаг дарга Бадцоргийн санаачилгаар энэ талбайг байгуулж удахгүй ашиглалтанд оруулах гэж байна. Бид нар энэ юуны Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо орон сууцны 11-р байрны урд талд байж байна л да. За энд бол одоо урд нь бол ерөөсөө эвдэрсэн хамхарсан. Одоо хүүхэд багцуулаад тоглох ямарч боломжгүй. За энэ одоо байранд бол маш олон одоо хүн оршин сууж амьдардаг байгаа. Орчин үнэхээр одоо хүнд хэцүү байсан. За энийг бол одоо ерөөсөө засч янзлахгүй олон жил болсон. Угаасаа дээр юм байшингууд. Тэгээд энийг бас бид бүхэн олж хараад тэгээд бид бүхэн бол хашаа явгууны зам арга хэмжээ гэж арга хэмжээнүүдийг одоо Улаанбаатар хотод Баянзүрх дүүрэг дээр одоо олон жил зохион байгуулж байгаа. Энэ ажлынхаа хүрээнд Баянзүрх дүүргийн засаг дарга одоо Бадцоргоос санаачлаад тэгээд энэ одоо дүүргийн одоо засаг даргын хөрөнгөөр 100 сая төгрөгийн хөрөнгөөр энэ дээр ийм орчин үеийн хүүхэд тоглох, за мөн одоо хөгшөд одоо хүмүүс одоо амарч одоо салхилах ийм бичил цэцэрлэгийг нэг зүрх гэсэн нэртэйгээр ийм бичил цэцэрлэг одоо чинээр тогтчуулж өгч байгаамаа. Энэ одоо цэцэрлэг маань үнэхээр одоо энэ одоо оршин суугчдын талархлыг хүлээсэн ийм сайхан ажил болсон гэж үзэж байгаа. Хариуцсан эзэнтэй байх юм бол энэ аятайхан байх бах. Тий. Тэг хүний ухамсарл юм л да. Тий. Одоо ухаандаа хөөхтэй гарсан ээж нар хүртэл хөөхтэй хоолжаад саваа хайчих жишээтэй. Тэгээд хөөхтүүд нь тэгээд манай залуучууд бол сандал дээр суухгүй заавал дээр нь гарч гიშгэн ингээд нэг яхан тиймэрхүү байдаг. Тэрнээс чи одоо бол харах яах юм байхгүй хачаагаа байж. Баянзүрх дүүрэгт хүн амын төвлөрөл их учраас дүүргийн удирдлагуудын бас нэгэн санаа тавьж ажилладаг зүйл бол хүүхэд залуусын чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх биеийн тамирын талбай билээ. Тэм ч учраас нийслэлийн 6 дүүргээс анхудаа усан спортын төвийг байгуулж ашиглалтанд оруулаад байна. Тус төв нь өдөртөө 200-аас 300 хүн хүлээн авах хүчин чадалтай, дээрээс сагсан бөмбөгийн талбай, хонголтой 2ч фитнес залтай орчин үеийн спорт цогцлбор юм аа.